Цагдаагийн байгууллагаас улсын хурлын гишүүн Асан Бат Эрдэнэийг эрен сурвалжилж байна. Түүнийг шүүхийн захирамжаар цагдаагийн байгууллагын эрен сурвалжлалтын санд бүртгэжээ. Өмнө Говь аймгийн хаан гэгддэг шахуу Ажина Бат Эрдэнэ улсын хурлд 3 удаа сонгогдож ажилласан ч санаачилж батлуулсан хууль бараг байхгүй. Улсын хурлын гишүүн бол бодлого боловсруулж хуулийн төсөл санаачлан батлуулах үүрэгтэй. Харин Бат Эрдэнэ мэтийн хүмүүс бол хулгайд нэр нь холбогддгоос хуулийн төсөл санаачлаад батлуулж явсан намтраггүй шахуу. Нүүрсний гих тодтголтой хэрэгт нэр нь хутгалдаж бүрэн эрхээс нь түтгэлзүүлж дээлийг нь нөмрүүлэх нүдэ гэж харж байсан ч одоо түүнийг Монголоос хайгаад олохгүй байгаа бололтой. Хэсэгтэл нүүрсний хулгай гэж сүржигнэж нээлттэй сонсол хүртэл явуулж сөрдүүлэн болж байв. Харин одоо 40 их 80-ийн гих нүүрсний хулгай эзэнгүй болчихсон. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс ган хуйгийн хорих ялаас 2 жил. Аюур сайхны хорих ялаас 4 сарыг хассан. Бараг л нүүрсний хэрэгт холбоогүй шахуу гिचгсэн. 2 жилийн өмнөх дүн өвлөөр төв талбай дээр иргэд сайн дураараа эвлэлд нэгдэж нүүрсний хулгайд нэр нь холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлаж хариуцлах хүлээлтийг шаардаж байсан нь хийх юмаа олж ядсандаа бус авилах хулгай иргэдийг туйлдуулсны илрэл байсан юм а. Наана хулгайчдтайгаа авилагчдтайгаа тэмцэлдэж буй мэт боловч хачир дээрээ ханцуудаа дохироогоо хийчихдэг манайд улс төрчдийн холбогдсон авилах хулгай хизээж шударгаар шийдэгдэхгүйг нүүрсний хулгай гэх нэртэй жүжиг харуулж байна. Учир нь Ажина Бат Эрдэнэний хэрэг авилагтай тэмцэх газар прокурорын байгууллагын босго давж чадалгүй замхарч байгаа сурагтай. Нүүрсний хулгайн загалмайлсан эцэг гэж цоллуулж явсан гишүүн Асан Бат Эрдэнэ эрен сурвалжлагдаж байгаа гэх инээдтэй зохиолын цаана холбогдсон хэрэгээ хаалгах тохироо хийгцэн гэсэн улс төрийн хов газар авч байна.